Орой минь хүргээ үзэгчтэй Hobby Club нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Тэгэхээр манай Hobby Club нэвтрүүлэг маань нэг хүсэл сонирхолдоор нэгдсэн буюу ижил хоббитнуудын халуун яриа өрнүүлдэг гейм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочид бол нохой сонирхон тэжээгчид. Нохой бол хүний гаршуулсан хамгийн анхны амьтан бөгөөд хүний дотны нөхөр, найдвартай хамгаалагч юм. Дэлхийд нийт 300 төрлийн 8 сая гаруй нохой байдаг гэсэн судалгааны үр дүн байдаг байна. Анхандаа эд зүйлс манах мал хариулах зэрэгээр гаршуулж байсан нохой одоо цагдаа, эмнэлэг, тусламж, гайл гээд нэлээд олон салбарт ач тусаа үзүүлсээр байна. Hobby Club нэвтрүүлэгтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр манай студид нохой сонирхон тэжээгчид буюу нохооны хоббитнууд цугласан байна. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн хамтдаа нохойг тэжээхэд юуг анхаарах, за тэгээд нохой тэжээхийн жаргал зовлон, нохойтой холбоотой бүхэл зүйлсийн талаар сонирхолтой халуун яриа өрнүүлэх гэж байна. Ер нь хүн болгон хүүхэд байхасаа нохоон гөлгийг өхөөрдөж, нохойтой тоглож өсдөг. За ер нь нохойд дурггүй, хайргүй хүмүүс бол маш ховор байдаг болов уу гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг маань бүх үзэгчдэд зориулагдж байна. За орой минь хүргэе Hobby Club төрөлцөөрсөн та бүхэндээ маш их баярлалаа. За. Баярлалаа. Сайн байна. Орой минь. Тэгэхээр манай Hobby Club нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчид маань манай Hobby Club нэвтрүүлгийн дэргэдэг Hobby Club-ийн гишүүд болдог байгаа. Бас манай нэвтрүүлгийн шинэхэн гишүүд болсон баяр хүргэе. За тэгээд нохой сонирхчтой холбоотой янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулахад бол анхны гишүүд бол оройлон оролцох учиртай. За баярлалаа. Шинэхэн одоо клуб болж нэвтрүүлгийн дэргэдэг шинэхэн клуб болж байна гэсэн үг. Тэгээд ярилцлага хийдүүлээ анх хэдийн үеэс яг яаж нохой сонирхох болсон тий нохой сонирхон тэжээх болсноос эхлэе. Гамбал тахаас эхлэе. Ер нь хүүхэд байхаас л сонирхож тэжээсэн л да. Тэр үед чи одоо байр болгоно нохойгүй байр гэж байдаггүй байлаа. Тэгээд хүүхэд болгоно л хичээлээ заримдаа тастаад тэр нохойтой тоглолдог л байсан. Тэгээд тэр үеэс л их нохой хоббитой болоод ер нь л бол төрөлхийн байдсан шиг амтны дуртай байна гэдэг бол. Тэгээд одоо зарим хүүхдүүд нь бол ялгараад нохойтой илүү их тоглодог л да. Тэрний нэг л байсан. Тэр үеэс л нохой тэжээж эхэлсэн. Яг өөрөө яг гардад тэжээсэн бол одоо тэжээгээ 6 жил болж байна одоо. Одоо ярих уу? Ийч гэсэн гамбалттай адилхан. Яг бидний үед чинь байранд нохой тэжээлэгдүү байлээ ш 70-аад онд ч 20-тай тий. Тэгээд ихтэй бол одоо би 40 мянгатад өссөн тэр хавьяар бол байр үхэн л нохойтой. Нохойтой тоглох гэж одоо нэг 4-5 дугаар ангийн хүүхэд өглөө өөр 6 цагт нь тэр гарч нохойтой тоглоно. Тэгэл бас юу яа шүү дээ. Энд тэнтгийг байрнаа гүлэг хулгаад байна шүү дээ. Тэр чинь хамгийн юу өдөр очиод ангийнхаа хүүхдийн тэрийн байранд очиод нохойнуудыг үзчихэл, гүлгнүүдийг үзчихэл, оройн очиод шүн хулгайлж байгаа чи байрандаа авцсан. Тэр үедээ би одоо гудамжны нохой. Гудамж одоо тэр үед чи байрны нохой гэдэг чинь одоо гадаал байдаг нохой. Ямар ч хамаагүй л нохой цуглуулна болохоос ш тэр тим үйлдвэрийн гэдэг нохой бол чихэн усцсан л авч ярих бидний хэр бол тий. Тэгээд тийм нохой олддгүй байсан юм чи. Тэгээд би чи одоо хэддүгээр ангитай байсан 5 6 дугаар ангитад байсан юм да. Инхтэв наримтлын ордны хойтлын нэг юм 19 29 гэж хоёр байрны баруунтлынх нь байрныхан тэр хойно тараншины нүхэн дотор нохойгоо одоо бахан гүлгэн тийшээч дээсэн байхгүй орой. Хүүхдүүд нийлж өрөнд хийж яах гэсэн үг. Үгүй тэгээ өөр байр л да. Манайх ихтлгүүрийн одоо зүүнтлийн байр тэр бүр нэг баруунтлын хоол байрнаас шулгаалж байгаа байхгүй санаанда. Тэгээд баахан гүлэг холбож уяал нэг 6-7 гүлэг байранд авцрал подволт хийчихэл гэртээ орсон ч би захтнаад болдгоо байсан тийм. Хүүхд юм чин тэгэл мэдхгүй тэгэл ус захтнаад ингэж байгаа л ингэс чи бүрэгдсэн байдаг шүү дээ. Нөгөө подволт байдаг нөгөө тараншийн нүхэнд байдаг чинь бүрэгтэй нохоо. Хөөс нөгөөтхийн ээж нь тэр тэлчүүд алуулна шүү дээ. Тэгэл дугаахаа шиг өстэй. Айгу урд усанд ордог хүн болоод усанд ороод ингэж байгаа л гаргаад битүү бүрэг өсч ингээ хөвчихсэн. Тийм түүхт байлаа шүү. Тэгэхээр мөнх эрдэнэ ганц толгой хоёрын хувьд ч гэсэн бас хүүхэд хасаа сонирхож тэжээж эхэлсэн үү? Ер нь тийм шүү. Тэгэл хүүхэд гэл манайх гэр оролттой байдаж бай. Тэгэл гудамнаас нэг хөрхөн гүлэг болол тэгэл нөгөө тэгээ авчирх гэл ер нь түрүүний одоо ихээр тэр босоод ихтэл бол авчирх тэгэл тий. Тэр чинь хот дөрөв танк чинь тэрнээс одоо цагаас хойд гарсан шиг гэж үтцсэн байна. Тэгээ шайрэг чинь бол нохоо бүхэн шайрэг шүү дээ. Чихэн босоод шайрэг гэсэн юм. Цагаан алтар ч юм уу тийм чихэн боссон нохоо лах юм. Шайрэг гэл нөгөө тэгээ дагуулаад нэг юм уяагаар уяал тэгэл ямар одоо нэг шиг хөтөлгөө гинж минж их байдаг ч үгүй тэгэл бүдүүн нохоо хашаа нэг гинж нэг үл томхон байх юм бол тэг бүдүүнээр уяал жоохон байх юм бол олсмосоор уяал. Тэгэл хашааныхаа болон тохоод уяал аавда загнуулаад одоо хашаагаа дүр нохоо цуглуулаа гэл. Таны
Таны хамгийн анхны тижээжсэн нохоо ямар нохоо байсан бэ? Би анх одоо жоохоо байсан 5 настай байхад л нохоо сургуулийн хуучин нөгөө улсын нохоо сургууль шүү дээ. Тэнцээ нэ манай хажуу тал байсан байхгүй гэрээ хажууд. Тэндээс нэг уйлж байгаа даавараа Орос авчиркны гүлэг авахгүй болоод. Тэгээд нөгөөтгөө би ямар хөтөлж дийлэхгүй юм чи томроод идэг. Дүүлэхгүй тэгэл ах эднэр ирээл нөгөөтгөө чинь дагуулж яваалаа. Машин дотор гүйлгэж мүйлгээ юм өмнөхтүүлж хайлуулгаал. Хайлгаж байлгаал. Их хөөрхөн гүлэг болсон том болоод мүлэн 5 6 сар болоод ээжтэйг нэг дэлгүүр явчихад иртээ. Нэг өдөр. Тэгсчээсэн чинь байхгүй. Нэг ирээл нөөс уул таваал ирсэн чинь л миний нөгөө нохог чинь хоёр ах том авчирк дагуулцаа хулгаалал гүүж шүү. Зүгээр. Цухтаагаад л ус. Тэгэл хоёр өдөр ойлаад нөгөө авчирк алдчихсан гэдэг. Авчирк л эхэлж тижээж ихсэн. Ер нь л хамгийн анх хийсэн нохоо дандаа л хүн авчирк нохоо төлөө шүү. Ер нь бол илбэгдүүдтэй биш нөгөө нэг киногаар аягүй их суталчилдаг байсан нохоо. Хамгийн ухаантай нохоо авчирк гэж тэгээд шаригнаас ихтэй бидний сэтгүүд авчиад хийгээд өгсөн тий. Өөр нохоо дараа нь бол яг та бид нарыг бас нэг 7 8 5 6-д орсон багт чинь нэг Коли гэдэг нэг Шотланд авчиркны тухай кино гардаг байсан. Нэг тийм цуврал кино аюу ухаантай тийм киноны тухай одоо нэрийг мартчих юу гэдэг Коли Леси гэдэг тийм Леси гэдэг. Тэгээд тэр Леси чинь тэгээд тэрний дараа нь ингээл яг тиймэрхүү киноны дараа ер нь ийм ямар нэгэн үйлдвэр модонд ордог байхгүй. Одоо нэг 101 далматины үйлдвэр орсон шүү. Тэрний дараа тэр Далматин болоод өстой дэлхийд даяар маш их болоод тий. Одоо бол яг сүүлийн үеийн бол мод бол хаски болсон тий. Бас нөгөө сүүлийн гарсан киноос дараа нөгөө биткоин гараад бас жоо сүүлрээр тий биткоин гараад тэгэл нэг юм жоохон бомбардууд ч юм уу тийм алаг гөлөг шиг улаан дээр тийм цагаан тааж ой симбарнарын гөлөг гэлгөө тэргээл биткоин тий. Биткоин одоо бол яг сүүлийн 3 4 жил хаски модонд орчиход байгаа байхгүй. Хаски бол одоо нохоо асууж байгаа хүн хаски байна. Тэгээ нөгөө далматын болсон шүү дээ. Одоо бол хаски байна уу гэж асуудаг бас тий. Манай студиудаас хоёр нохоогоо дагуулж ирсэн байгаа. Ямар нохоонуудаас үзэгчдэд хэлж өгөө. За энэ манай их Монгол үржлийн газраас гарч байгаа. Охин Монгол нохооны гүлэг л дээ. Охин гүлэг 44 хоногтой. Ийм гүлэг байгаа. Нилээн даруухан болтой. Тий, гин зайлан сэтгэлтэй. Энэ нохооны ингээд ерөнхийдөө харагдаад байдаг л дээ. Энэ бол нэг жоохон зайлган маягийн нэг тийм юутай байгаа. Дүлгөөх нь. Тий, дүлгөө зайлган маягийн ингээд хашаад хаашаа гүү явж. Тийм биш гүлгнүүд бас байдээ. Эргэж хургасан тий. Эргэж шигдсэн. Тийм нохоонуудыг ер нь бол их сайн нохоо болдог гэж хоош нөгөө хоорондоо ярьдаг л дээ. Энэ ямар нохоо вэ? Чаав гэд нохоо. Урдаас л авцарсан. Тэгээд энэ уул нь бол манай Монголын нохоо л тоо. Уг гарал нь бол үүсэл нь бол Монгол нохоо гэдэг болон түүхэндээ бичсэн байгаа. Юу. Дайн бэлтэн дагуулж явдаг, ан ман хийлгдэг, зодтол туулдаг тийм нохоо байсан. Хужаа хятадуудаа явчихэд тийчээ гаршуулад үлдээсэн юм уу? Манай монголчууд ч нөгөө нүүдэл ч нөгөө нэг дай хийж явж байхдаа тийчээ үлдээсэн ч гэж болно л та тий. Тэгэхээр нөгөө хүн хүний сонирхол өөр байдаг гэдэг шиг одоо яг ямар нохоо тижээх үү, ямар нохоотой авах вэ тухайн хүний сонирхлоос л болдог. Жишээ нь гам бол ах хоёр ах хоёр бол Монгол нохоо өржүүлэх газартай тийм ээ. Монгол нохоо ямар онцлогтой байд юм бол тижээхэд ер нь их капиталтай эргээд тааш тижээж явах их таашаалтай. Одоо жишээлбэл хооллоход их урамтай тийм. Одоо хоолоо идсэн нохоо бол одоо эргээд нэг цадцсан ирнэ эргээд нэг дайраал ингээ өмөл өгөл идээд идэг нохоо байдаг шүү дээ. Монгол нохоо бол тийм биш. Илүү гарснаа хадгалж энэ хадгалж байгаа нь бол ялангуяа хүүтэнд бол өөх тасын цаанаа хийж агаад яг хүүтэнд ингээ мэрээ хөвтөж байгаа жишээтэй ер нь нохооноос бас юм олж хардаг л да Монгол нохоо. Би тэгээд одоо зөндөө л олон жил нохоотой байлаа гэдэг. Ер нь Монгол нохоон дээр тогтоол хамгийн гоё таашаалтай юм байна гэж тэгээд Монгол нохоогоо тажиж байгаа юм л та. Нэг л ухаалаг их мэдрэмж нь айгүй өндөр. Монгол нохоо чи ер нь нөхөдөө бол нэг дөрвөн үндсэн шинж өнгөн дотор зүсэн дотор багтдаг байхгүй юу. Энэ халтар гэж ярьдаг нь энэ л дээ дөрвөн нүдтэй халтар. Эсвэл дотроо тэгээд халтарын дотроо нэг цагаан шаргал тий. Жохон цайвар шаргал цагаан халтар гэж байдیں۔ Ингээ халтар зүсэн энэ л дээ ингээ шилбэр юутай шанаа нэм шартаа. Тэгээ ингээ сүүлний доторт нь бас шаргалтай ийм халтар зүстэй гэдэг. Бас хар байдیں۔ Харан дотроо тэгээд дөрвөн үл цагаан ч гэдэг юм уу тий. Жохон бортой цагаан харж байд юм уу юм бэ. Тэгээд шар цагаан гэдэг нэг дөрвөн тэр дотроо ингээд задраад
зүсний өөрчлөлтийн явдаг. Монгол нохоо бас яг манай одоо бидний аж ахуй тий одоо Монголын байгаль нөхцөлд бол аюул тийм зохицсон нохоо. Монголын нүүдэлчид эрт дээр үеэс нохоог хүний дотны туслагч, үнэн ч нөхөр гэж хүндэтгэн үржүүлж, ан хийлгэх, мал хариулах, эд зүйл хамгаалуулах зэрэг ажилд өргөн ашиглаж ирсэн уламжлалтай билээ. Эрдэмтэн Оросын тодорхойлсноор Монгол нохоо малчин анчны хөдөлмөрийн бүтээмжийг 3-аас 4 дахин дээшлүүлэн ажлын цаг хүчийг хэмнэх, чон мэтийн хээрийн амтнаас мал сүргийг нь хамгаалах, гадаад дотоодын чухал хэрэгцээд түүхийд арьс ноолуурын их үүсвэр болох зэрэг аж ахуйн эдийн засгийн олон талын ач холбогдолтой гэрийн тэжээвэр амт юм. 1920-од оны үед Монгол хотч нохоо 200-аас 300 мянга байснаа 10-аас 20 мянга болтлоо зөөрчээ. Тэгээ ер нь тэр ном судлал дээр бичсэн байгаа нь ер нь байгалыг одоогийн цаг агаар гэдэг шиг нохоо амтнаа харж бас хүйтрэх нь, дулаарх нь, вирус болох нь, гамшиг болох нь гэдэг нохоо харж бас шинждэг байсан гэдэг. Малчтын одоо зөнгөөр хэмэд одоо энгийн аргаар селекц хийгээл дандаа томын авч үлдээл арай сайн авч үлдээл нөтх нь ингээд байхгүй болох байдалхан тий. А гэхдээ энэ бол бас ямар үр дагавартай болчиход байна гэхлээр одоо Монгол нохоо ховордох гол одоо асуудал байхгүй. 90 нохоонууд нь байгаад байдаг. Охин нохоонууд жингэрүүд нь байхгүй. Одоо нэг хамгийн нэгтэй. А тэгэл тэр 90 нохоо чинь цаашаа үрж чадахгүй болоод ингээд байхгүй болно шүү дээ тий. Янз янзын нохооч нийлээд нэг Монгол нохооч байхгүй. Тэгээд нөө селект гэдэг. Хоёрд болохоор чинь тий хоёрд болохоор юу байхгүй гэхлээр одоо манайх чинь за их орны дайны өмнө дайны дараа гэдэг бол ганц Монгол биш тий. Тэр бол одоо шинжлэх ухаан хөгжөөд одоо хоньны эргүү өвчин чинь нохоогоор дамжиж хоньлууга буцаж ордсон байх гэдгийг нээлт хийсэн тэр үед тий. Тэгэнгүүт чи ой нохоо малны өвчин дамжуулагч гэдэг ер нь мал малж байгаа газартай ганц Монгол гэж ер нь их дурсж ярьдаг. Гэхдээ ганц Монгол биш одоо дундад Ази тий. Одоо Казахстан, Тажик, Түркмен энэ дундад Азийн нотуудыг ч гэсэн айдхан тэр тусдалд маш их оруулж ирсэн. Нохо тээвэрлэж одоо өвчин тээвэрлдэг гэж тий. А тийм болохоор Монгол нохоо ч гэсэн тэрэнд бол хэлмэгдээд ер нь их олон нохоо байхгүй болсон. За тэгэхээр мөнх эрдэнэ ганц тулга хоёрын хувьд бол найзууд нийлж нохоод хийж байдаг тийм улсууд байгаа. Тэгээд танаа дээр очиход бол нэлээд олон төрлийн нохоонууд байсан. Нохоонуудын талаар Нохооны талаар одоо нэг сая түрүү одоорхил хаскиг сүүлээд монголчууд их тэжээгээд байна гэж тэгж шин. Энэ бас Монголд нэг талаас нэг андруч чадрыг шатаж гэх юм уу байгаль өөрийнх нь гарал үүсэлтэй холбоотой юм. Хүүтэнд байх чадвартай Монголын хүүтэн Монгол бас нөгөө нэг хүүтэн цаг ууртай айгу таарахч тэгээд хөөхөн гэдэг талаас юм уу хүмүүсийн сонирхлыг бас их татчлаа. Тийм. Энэ хаскиг жоохон сүүлийн үед нь хүмүүс сонирхоод байгаа битэрч ус өөртөө сонирхол тийжээгээл тэгэл үдчилэн одоо бүлэглүүлж үдчихэл анхныхын бүлэглэлийг гаргачаал. Тэгэл энэ одоо төрөөд нь 20 хонж байна. Одоо дөнгөж нүүдэн ээж эхэлж байгаа шүү дээ. Энэ нүүдэн цэнхэрийн тий. Тийм бүр ингээ хар жоохноос л энэ нүүдэн ээгээл ээж эхэлж байна. Цасны ер нь цасны нохоо юм даа. Тэгээ хүн бүхний сонирхол өөр. Тий. Ямар нохоо одоо тэжээх үү гэдэг. Гэхдээ нохоогийн чинь бас одоо яг тэжээхтэй бол юуэр нь байгаа шүү дээ. Одоо ямар юм хийлгэх гэж ийн гэдгээр бас тий албаны нохоо байна уу? Ямар зорилгоо зүгээр гэртээ нэгэ эрхлүүлээд диван дээр хөвтүүлэх гэж байна уу? Тий. Тэгээ одоо мал маллуулах гэж байна уу? Тэр юугаараа бас үйлдвэрээр өөр л дээ. Одоо жишээ нь манаа мануулах гэж байгаа бол яг л тийм манааны чиглэлийн нохоо байх хэрэгтэй тий. Мал маллуулах гэж байгаа бол малны яг албаны нохоонд бол бас яг албан тохирч ажиллаж байгаа нохоонтэй тэр үйлдвэрээр л тэжээн шүү дээ тийм болохоор нохоо бүхэн чинь өөрийн гэсэн одоо юутай одоо онцлогтой үйлдвэр бүхэн чинь онцлогтой тэрийг л одоо ашиглаж тэжээн болохоос жишээ нь бол нэг жижигхэн одоо чихвэгээр бол гэр мануулна гэж бол байхгүй ш тэр бол өстой үр дээр л хөвчээл таарна болохоос шүү дээ. Хобби клуб нэвтрүүлэгтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай студид нохоо сонирхогчид хүрэлцээрсэн. За тэгээд нохооны талаар сонирхолтой яриа өрнүүлж байна. Тэгэхээр түрүүхэн ярьж ирсэн л да. Нохоо маань эзнийхээ одоо сэтгэл зүг яаж ингэж нохоо эзэндээ гомддог, баярлдаг, нохоог зөв хүмүүжүүлэх ёстой гэж ярьж байна. Нохоог яг багаас нь яг яаж сургах ёстой гэдэг юм бэ? Нохоог одоо багаас нь одоо эхлээл гэртээ авчрал тэжээгээл эхлээд нэг оруулж ирэл бийцхаас нь эхлүүлнэ. Шээж байхаас нь хэлвэл хоол өгчөөл нэг газар аваач өөрөө нохооч очиж бийцэж чадахгүй шүү дээ. Нөгөө энэ ч очиход очиж чадахгүй юм чи. Өргөж аваачаад нөгөө үлгөө нэг газар
байнгын бие засвал сургаад рефлекс тогтооно л да нөгөө. Тэрнээс эхлээл хоолын нэг дэг журамтай яг цагаар өгдөг ч юм уу тий. Ийм нэг бол их өгөөл, нэг бол бага өгөөл өгдөг. Тэгэхгүй яг ингээд хилэнд нь тааруулаад юм уу тий. Өөрийнх нь хотоодных нь хэмжээгээр тааруулж өгөөл цагаар өгөө. Ер нь цагаар өгөх их зүгээр. Ерөнхийдөө манай үзэгчид маань ер нь нохоодоо болвол зүгээр юм байна гэдэг нохоо тэжээвэл ер нь яг ямар байх хэвтэй вэ? Жишээ нь хүмүүс нохоо тэжээнэ гэж авчаад одоо өвдгөх тийм асуудлууд зөндөө гардаг шүү дээ. Ямар байх хэвтэй байна нохоо тэжээж байгаа хүмүүс маань. Гэр бүлээр ихлээр нохоогоос өмнө ярилцах хэрэгтэй. Энийг нохоог аваа тэжээх чадвар байна уу? Энийг тэжээхэд бэлэн болсон баг. Тэжээхэд яг бэлэн ингээд энэ цаг цав дөрөвдүгээр анги юм уу, хоёрдугаар анги хүүхэд нь аав нохоо авъя гэдэг чи. Чи тэжээж чадах юм уу гэдэг хүүхэд нь аав гэдэг чадах юм уу тэгвэл ч одоо аавдаа гэдэг ингээд нөгөө чи ахад удаа сонирхолтой тэгж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө хүн чи аваад өгчдөг 3 хоног нөгөө чи салахгүй ш нөгөөдгөөс өөртөл зунтаад ч юм уу дагуулгүй. Тэгэл нэг жоохон сонирхол хүүхэд юм чи сонирхол нь буураад эргээ ахт нөгөө гүйлгэн нэг юм очоод идчихдэг ч юм уу. Газар дээрээс нэг юм аваад өгчихээр мэдээж газар зөндөөл хог байж л айл болгонд юм хаач явсан нэг тийм бүр юмны үлдэгдэл ч юм уу тийм. Тэгээ хордлого авах гэдэг тэгээ тэрийг хүмүүс хамгийн түрүүнд ер нь вакцин хийх хэрэгтэй. Одоо чинь бол 21 хоногтойгоос эхлээд 42 хоногтой 2 сартай гэж янз янзын вакцинд гарцсан тий. Тэгээд тийм вакциныг бол хамгийн түрүүнд одоо бид нар ч гэсэн хүүхдээ гаргангуут эмчилгээ барьж үгээл вакцины өстө өдрөдөрт нь хийгээд гүйдэхдээ яг адилхан тэр дараалсан вакциныг бол хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. За хоёрт нохой бол одоо гэрт хийж байгаа юм чи амтан бол амтан тий. Чи газараас сүмтүүж идэл одоо бас нэг тийм оногоо байдаг л нохоо яах гэж бөксөд болоод ингэ тий. Ягаад гэвэл минутын дараа эзнийхээ нүүрийг далах гэж байгаа болохтой бөксөд болоод ингэ. Тий. За тэгтээ тэр ч одоо яг энэ одоо оногоо тий. Гэхдээ тэр нохой чинь бол одоо эднэр чинь бас янз янзын тууцан орхой тий. Дотор гэлмит байж болно бид нар халдаж болох тий. Тийм болохоор улиралд нэг удаа туулгын заавал өгч явах хэрэгтэй. Тий. Тэр бол одоо нохой тижих байгаа хүмүүсийн одоо гэртээ байнга нохойтой харьцаж идэг хүний бол хувь. Энэ нохойг бол за тижийлээ гэж хөөгээд өмсөлдөд уруул хамаа доолгоолгоод авах бол шаардлага байх. Ер нь нохой тижээхэд ямар байдаг? Аз жаргал нь юунд байдаг? Тэр тухай бас яриагаа үргэлжлүүлээ. Жишээ нь нэг нохой тижээдэг хүн надад сонирхогч хүн бас хэлж ил байсан юм л да. Аз жаргал нь юунд байд юм бэ гээл тэгэхээр хэд хоног ингээл ажилдаа яваад ирэхэд ч юм ингээл баярлал хүлээж идэг. Тэгэл яг ингээл ухтаад баярлалтаад ухтдгийг л их тааламжтай сайхан санагддаг гэж тэгжсэн. Нохой шиг одоо би бол амтны дэлгүүртэй хүнтэй. Надад бол одоо Монголд өчнөөл амттай ямар амтан байна одоо могон аалзнаас эхлээд точшоо одоо тий усангахаа загас тэгэл муур гэл зөндөө амтан байна тий. Нохой шиг одоо өөрснийгээ одоо сэтгэлээ илэрхийлж чаддаг амтан байхгүй. Тийм баг. Тий. Нохой ч одоо эзний хаараас сүлээ готгонуулаад урд нь очиад унаал ингээл нүүр ам долоо бол ингээл муур бол яах вэ? Муур бол баярлна. Гэхдээ яах вэ? Хурж ирж илүүлчихэл дургуун хөрүүл яваалаа. Бус тамтан бол за тэгээ яах вэ? Дассан байж болно тий. Тотн шуу энэ мөрөн дээр ирээ суугаад толгон дээр ягаад хажуугаар тойрч шуугаад идэх болохоос биш. Нохой шиг тэгээд үнэнч нохой эзнийхээ өвгөө тийм амтан бол байхгүй. Тэр чинь л одоо хүний хамаг хайрыг татчихаа шүү дээ. Газар гэхээр одоо нохоод нэг нийлээд төрөөд гөлөглөөд л тэр ийхэн жижигхэн гөлөг гарч ирээд нөгөөх нь нэг хэдэн сарын дараа ч юм уу жилийн дараа гэхэд ингээд хад том болцсон тэгээд айгуу тийм гоё нохоо яг тэр үйлдвэрийнхээ байх ёстой хэмжээнд гарсан стандарт хэмжээнд болцсон тэгээд хүн хараад өө энэ ямар гоё юм бэ гэдээ хүн хэлэхэд бас оёноос гоё гэж шүү. Тэрүүгээр бас бахархаа сууж явах юм тий. Тэр гоё тижээд юм бэ гэдгээл ингэж тижиж болох юм уу гэл. Яаж тижээж ин аргаа зааж өгөн гэл алсаад чинь. Бяцхан гүйлэг чи нөгөө нийл хүүхдийг ласарж байгаатайгаа ижлэх юм байдаг гэсэн шүү дээ. Тэгэл үнэхээр л өөрөө түүндээ сонирхолтой хоббитой болохоор санаад тэгэл араас нас нэлийн завдаг байх тий. Тэгээ яах вэ гэл. Гэрлэгөө уцтал гадар явж уцтал. Гэрийнхнийг асуухаас өмнө нохоогоо асуудаг шүү дээ. Нохоо яаж ийнэ? Тэр гүйлэг нь яаж ийнэ хараг. Юу болж ийнэ? Одоо тэгэл өөрөө яаж ийнэ? Гүлгэлэхэд бас нохооны хажууд л байж явах их барьж аваад юм уу? Ер нь гэртээ байж ийнэ гүлгэлэх өдрийн ингээ бичсэн байна л да хоногийн. Нийлсэн өдрийн тодорхой өдөртөө яг тэр хоногтой төрнө. Тэр өдөр нь одоо их баригч шиг л байна да баг. Хажуудаа аптектэй байна. Имзэм, тариа мараа тэгээ алчуур тэгээд зарим нохоо чинь гүлгэлээд гүлгөө малж чадахгүй анхудаа төрж байгаа нохоо.
Тэр чинь гүлгийн аваад уутын задлах чадахгүй. Тэр нь чинь цэвэрлээд бэлэн мөсөж байгаа цэвэрлээд арчаад хатаагаад тэгээд амлуулж өгөөд бүр их баригчийнэ. Зан аришин одоо нохооны төрхийг судалдаг хүмүүсийн юугаар яадаг болохоор энэ одоо энэ гудамжинд одоо ингээд байгаа одоо энэ айлын хашаанд ингээд гудамжинд нэг цолмон гэж ярьдаг тийм нохоонд биш үү? Тийм хашаанд. Хамгийн ухаант нохоо тэд нар гэж байгаа шүү дээ. За нэгд ер нь бол дасан цогцож амьдрах хэрэгтэй тэд нартэй. Их нь гөлгөө дагуулад зам гарахыг зааж өгч юм яах вэ? Тэ? Нохоо нь машинуудын дунд гэрэл дохоо асгыг хүлээж байгаа дагуул. Одоо энэ одоо би бөмбөрөөс ингээд нэг амтныхаа холмоо юм авах гэл ингээд явж байхад тэр гандангийн тэнд нэг шар нохоо байдаг байхгүй юу? Тэр нохоо ингээд яг ингээд надтай зөндөө таарсан. Ингээд зам гарах гэж байгаа хүний хажууд очиод хүлээгээ зогсож байна. Тэгэл хүн ингээд машинууд зогсоод эсвэл бол тэр хүн ингээд машины голоор шүлжээд гарахад яг хөлөнд нь дагаад ингээд дагсаар агаад гараа явж байгаа байхгүй юу? Бамбар маань бүр ядраад унтчих шиг болоод нэлээд залхаж байгаа шиг байна. Халуун цаалга. Гадаа ер нь бүх нохтод гадаа тэжээжсэн те тойр нохоогоо. Орой болохоор охин нохоонуудыг оруулна. Дулаан нэг байранд оруулаад хасах энэ хэм рүү ороогүй тийм өрөөнд оруулж тавина. Тэгвэл охин нохоо ч юм уу яг эмхтэй хүн шиг доороос даарна сав гөлгөс нохоо мохоо чи сав мавнаас хөөд халуурч малуурна тий. Одоо 2 сарын 11-нд бэлгэхэд одоо цэвэр зүсний Монгол нохооны үзэсгэлэн наадам тэмцээн болох юм. Монгол нохоо сонирхчид тийм хоббитой хүмүүс цуглана гэсэн үг. Тий, одоо тэнд л одоо 11-12 цагаар одоо хагас өдрийн 12 цаг. Одоо нохоогоо оролцуулах гэсэн хүн бол хөтлөл бариад. Тэгээ бас хоорондоо ярилцахтай санал солилцох зүйлүүд байвал солилцох бах тий. Тэгэлгүй яах одоо янз янзын хөдөө орнуудаас бас ирэх юм. Тэгэхээр одоо бас гоё нохоо өрөөдөх юм бол сайхан нохоо өрөөдөх юм бол энэ чинь ингэж нийлүүлээ барийг хоорондоо бас юу яаш. Бас танилцах одоо танилцах юутай байгаа байхгүй. Гол нь яагаад гэвэл одоо нэг хашаанд нэг гоё нохоо тижичдэг нөгөөтг нь хинч үздэггүй хардггүй те. Тэр нохоо тэгэл байгаад байна шүү дээ. Бид нар чинь үржүүлэгчүүд бол бас их гоё сайхан нохоо байх юм бол дараа нь тэр нохооны цусын ч гэсэн аваад удмыг аваад үлдчихийдэ гэсэн тийм сонирхолтой хүмүүс байна шүү дээ. Тийм болохоор гол нь бас тэр одоо хэний нохоо хинэн төрүүлэхтэй хэнийх нь илүүтэй гол нь биш те. Одоо Монгол нохоонууд чи иймэрхүү нохоо байна. За эдний нохоо ийм сайхан юм байна. Энэтэй нийлүүлээ. Энэний нохоо тийм юм байна гэж ингэж гол нь бас танилцах одоо зориулттай тийм одоо цуглаа хийж байгаа байхгүй тий. Тэгэхээр бас үзэгчид маань маргааш болох Монгол нохоо үзэсгэлэн бас сонирхч бол доорх гарч байгаа утсанд холбогдоод бас очиж сонирхоорой гэж хэлэх байна. Тэгэхээр та бүгд олон жил нохоо тижээсэн. Яг энэ хэдэн жилийн хугацаанд гоё дурсамжтай үлдээсэн тий. Одоо тэр нохоог тижээж яхад нэг тэгж намайг хамгаалж исэн ч тийм дурсамжуудаас хаваалцаж үзэгчдэд сонирхолтой байх болно. Би нэг удаа ингэж хэлсэн. Хоёр нохоо Төв аймгийн Алтан бол гэсэн манай ээж хэд маалд байгаад тэнтэй байдаг байхгүй юу. Тэгээ нэг зундаа энэ авич тавьчдгийг. Тэгээ би авич тавьчаад машинтай штэ. Би буцаад хүрээд ирсэн. Тэгээ ирсэн чинь гэрт хүрээд ирсэн. Надад төрүүлээд ирсэн баг. Тэгээ замдаа би 2 цаг явж байгаа штэ. Тэгэхэд бол төрүүлээд ороод ирсэн баг. Тэгээ зам яад авчиж яаж мэдсэн мэдэхгүй. Тэгээ таныг бас тийш явах гэж байгааг мэдчихсэн. Гэхдээ би одоо хотоос авичаад хөдөө тавьчихж байгаа штэ. 60 км газар л да. Тэгээ би тань 230 минут л явсан баг. Зарим хэсэг нь шараа. Тэгээ ирэхэд манай хашаанд ирсэн байж байгаа байхгүй. Тэр бол би бас гайхалтай чигтэй. Гов алтай малтай бол асуудалгүй гэж байгаа нохоонд бол. Алтаад бол зүгээр. Туурчид ингээд нохоогоо улдцсан дахиад ирсэн. Бээжингээс гинжээж ирээд ирсэн байна гэж бодож Монгол нохоо. Зарагдаад явцсан. Гинжээж ирээд хүрээд ирсэн гэд. Төв аймгийн Баян хөнжил айл хүрээд ирсэн байна. Гэртээ буцаад. Тэр олон богоон зам тэр хатмууд яаж гарч ирсэн мэдэхгүй. мэдрэмжтэй. Тийм мэдрэмж. Үнээр тэгээд гов алтаа нэг хөгшин үндэгж байгаа манай нохоо салхи үнэртэй төрөөд ирсэн гэж ярьж ирсэн байхгүй юу? Энэ нохоо ингээ улдаа төрөөд ирсэн манай нохоо юм байна. Хатаас ирсэн гэдэг. Манай нохоо салхи үнэртэй ирсэн гэдэг тэр хүн тэгж хэлээ. Тэгэхээр магадгүй юм л да. Тийм чи айгүй нохоо ч манай байранд бас бидний жижиг байх ч одоо 7-8 дор ангид байсан юм уу? 9 дор ангид байсан юм. Тэр үед л байна та. Манай нөгөө нэг бид нар нэг банхар гэдэг тэр үедээ банхар гэж нэрлэдэг байсан тийм соотон чигтэй овчаар гэрхүү. Одоо бол нэг лайк дууч юм шигтэй. Гэхдээ улаан халтар тэр нохоо байсан байхгүй. Манай байрных нэг хайрладаг тийм. Гэхдээ их ч ухаантай нохоо байсан. Тэр нөгөө нохоо аллаа болол ингээл байраар чи нохоо ингээд буудаад яваад тэгэнгүүт бид нэр нохоо аллаа болоод хэллээ гэд нохоогоо чингэлтэд нэг айл давж тавья гэд. Тэгээ тэр үуч нэг автобустай нохоонд оруулахгүй юм чи. Нохоог оруулахгүй юм чи нохоогоо хөтлөө давж тавьчаад
автобусын суугаа байран дээр чид байж исэн чинь нөгөөд чи хилэн үнэлс дахиад ороод ирчих. Тэ? Тэгэл тэр нохойг 2 3 удаа чи одоо тийш авчиад ямар ч тийм юу байхгүй. Цухтаагалгүйгээ түрээд. Тэгээ хурж ирчихэд тэр тэгээд энэ жижигхэн тийм Монгол нохоос аахгүй. Тэгээд айгүй хөөрхөн тийм Монгол ир баг. Тэгээ шагаа гэдэг нэртэй. Тэгээс хашаамшанд айгүй тогшин тийм. Тэгээ баян шөнө эцрүү нэг ахад нэг юм харуулах гэдэг авч ууж өгөөд. 2 хоноод өглөөс нөгөө ах чинь зэрэг хогож алдчихлаа ш одоо хаанаас олно гэл. Гэл гараад ирсэн нөгөө чинь хашааных нь банцыг шонгийн тэр жигтэн гинжтэн чирээд ирсэн. Хашааны хөт нэг гівчээ. Иймэрхүү газтай ингээл зоогоол газраас өндөр гад зоогоо тэгээд гинжилж өгчөөл явсан. 2 өдөр газын тэр жигтэн чирээд ирсэн гэхээс ууч. Тэр үед та яг яасан бэ? Гайхчихсан бид яаж гэтээ тэр чинь тэр хаваар ингэж явдггүй нөхөс дандаа хашаан дотор уяатай байдаг. Явж өгөхдөө машин хийгээл авч тэнд авч уучаад ирээд 2 хоногийн дараа ирсэн чинь нөгөөд чинь шүн гараад өглөөнийхөө тэнд ирсэн байна. Гайхчихсан. Яагаад олоод ирдгийг тэр өдөөс тэр Японууд ирээд Монгол нохооны талаар судалгаа хийгээд хэмжээ аваад хөдөөгөр яваад гэсэн чинь нэг хөдөөний айлд орсон чинь нохооны судалгаа хийж байгаа гэсэн чинь тэр хөдөөний айлын тэр авдраа ухаал эхэлсэн. Авдраа ухалсан чинь ийм Монгол нохооны гавлын яс хатганд батсан. Энэ хурдан морны нохооны үдээр нэг хадаг хийгээ үйдсэн байдаг шүү дээ. Энэ яасан тэр нохооны ингэсэн. Тэр хоёр агуун хоёр суугаад удааг үйдсэн чинь морио алдсан гэсэн. Алдаа тэгээд морины хараас яваад морио олохгүйсэн л гэсэн. Тийжсэн чинь нэг мөрөөр нь яваал гэсэн чинь 2 хоногийн дараа хэд хоног дээр яваад нөхөр нь мөрийг олчихгүй юу ийшээ явцсан байна гэдэг. Тэгээд маргааш өглөө нь нохоо нөрсөө байнга авгаагийн дагаад хониндоо явчихдаг гэж байгаа. Тэр өдөр нь авгаагийн дагаж яваагүй нохоо нь үлдээл. Нөхөр нь нөгөө мөрөө өмшгөөд явхад нөхрийн дагаж яваад тэгээд очиод нөгөө хулгаас уулууд нь барьж яваад хээр юм чинь бүр зодоо нүдэн алаал болно шүү дээ. Алхуулдгийн даваан дээр тэгэл ухаан алдчихсан. Нэг сэргсэн чинь нөгөө нохоо нөгөө мориулгаас уулууд чинь хазаас гимтээгээд зарим марийн марыг алдсан юм аашийн. Тэгээд нөхөр нь амьд үйж идэг. Нөгөө нохооны хажууд нь хөвчин гэж хамгаалаад тэгээд авгаан очиж нөхрөө аваад тэгээд тэр нохойг бүр шүтгцсэн. Тэгээ хөгшрөөд бүр их олон жил болоод хөгшрөөд өгдөг. Хөхлөөр нь гавлынхын насыг аваад хатганд буугаад автрандаа ийцсэн. Тэгээ Японууд ир чимжээд нөгөө нохойг нэг жинхэнэ Монгол нохой байна гэдэг. За баярлалаа. Тэгээд нэг л мэдхэд одоо мэдээж сонирхч зүйлээ ярихад бол цаг хугацаа бол маш хурдан өнгөрч байгаа юм шиг санагдаж байна. Нэг мэдхэд нэвтрүүлгийн хугацаа маань өндөрлсөн байна. Тэгээд Hobby Club нэвтрүүлэгт хүрэлцэн ирж сонирхолтой яриа өрнүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр хүн болгоноос нохоо сонирхож тэжээхийг хүсдэг. Тэгэхээс өмнө бас ямар зүйл анхаарах талаараас нэлээд хэрэгтэй яриа болсон болов уу гэж бодож байна. Тэгээд бас манай нэвтрүүлэгт бол ямар ч хоббитой хүмүүс оролцож олон сайхан сонирхолтой яриа өрнүүлээ тухайн хоббиныхаа тухаас сайхан яриа өрнүүлэх боломжтой доор гарч байгаа хагаараас янз бүрийн хоббитой хүмүүс манай Hobby Club нэвтрүүлэгт холбогдоорой гэж хэлэх байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна. Баяртай үзэгчдээ.